Сайн байцгаана оюутнуудаа. Хүний хөгжил харилцааны ёс зүйн эрх зүй хичээлийн 2 дугаар хичээл бол хүний хөгжил ба аюулгүй байдал сэдвт хичээл маань эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэхүү сэдвээр бид хүн хөгжөхөд аюулгүй байдал хэрхэн нөлөөлдөг юм бэ? Аюулгүй байдал нь бидний амьдралын туршид ямар чухал хүчин зүйл болохыг бид нар судалж мэдэх юм аа. Тэгэхээр анх 1990 онд дэлхийн хүний хөгжлийн илтгэлд хүний хөгжил гэдэг бол хүн боломжийг бүрэн хангахад сонирхол хэрэгцээг хангах үеэр утга учиртай амьдрах юмаа гэж тодорхойлсон байна. Тэгэхээр үүнд хамгийн гол хүчин зүйл нь аюулгүй байдал гэж тооцогджээ. Тэгэхээр үүнээс аюулгүй байдал гэдэг нь юу вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ бол ямар нэгэн дайн байлдааны асуудал биш юм аа. Альва хүн гэртээ, мөн ажил дээрээ, гудамжинд өөрийн байгаа хүрээлэн буй орчиндөө аюулгүй байх, амар байх, сэтгэл амар байхыг л аюулгүй байна гэж хэлээд байна. Тэгэхээр энэхүү аюулгүй байх, энэ аюулгүй байдлын үндэс нь юу юм бэ гэхээр энэ нь бол ядуурл, тэгш бус байдал, хөгжлийн ялгаатай төвшин, улс орны тогтворгүй байдал зэрэгтэй холбогдсон гарах. Тиймээс эдгээртэй холбоотой энэ сөрөг байдлууд болох хүчээр хэлэл, зөрчил, гэмт халдлага, дарамт шахалт зэрэгдээс хамгаалагдсан байхыг шаардна. Тэгэхээр энэ үүнийг хамгаалагдсан байхыг шаардахын тулд бид нар түүнээс эхлээд сэргийлэх арга хэмжээг авах нь биднэрт хамгийн чухал болоод байна. Тэгэхээр мөн аюулгүй байдалтай холбоотой юм уламжлалт байдал бол бас байсан юм байна. Үүнийг бас тодорхойлж үзэх юм бол аюулгүй байдалтай холбоотой уламжлалт байдал нь хандах чиглэл бол эхлээд төр байсан юм байна. Засаг төр. Харин орчин үед бол ард түмэн болж хувирсан байгаа. За мөн хязгаарыг ингэж ярих юм бол аюулгүй байдлын хязгаарыг уламжлалт үед бол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаар тодорхойлдог байсан бол орчин үед нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хязгаараар тодорхойлогдохгүй. Энэ бол хязгааргүй юм зүйл юм а. Дэлхийд дахимдах юм асуудал юм а гэж тодорхойлсон. За мөн хамрах хүрээгээ аюулгүй байдлын уламжлалт байдлаар албан ёсны улс төрийн шинжтэй байдлаар тодорхойлсон бол орчин үед нийгмийн эдийн засаг болон улс төрийн хүрээлэн бий орчинтой ханддаг тодорхойлсон байна. За мөн шийдвэр гаргалтыг аюулгүй байдлын уламжлалт үед улс төрийн хүрээгээр ингэж шийдвэр гаргадаг байсан бол орчин үед хүний амьдрал ойр юм шийдвэр гаргадаг байжээ. Болсон байна. За мөн аюулгүй байдлын уламжлалт энэ байдалд хариу үйлдэл бол ерөнхийдөө дипломатны байдалтай албатлан шинжтэй байсан бол орчин үед шинжлэх ухаан технологийн олон талт байдлаар шийдвэрлэдэг болсноороо бас ялгаатай гэж авч үзэж байгаа. Тэгэхээр бид нар монгол хүмүүсийн хувьд бас онцлогтой байдаг байх нь монгол хүмүүсийн хувьд аюулгүй байдал гэдэг бол айх зүйлгүй тийм ээ ямар нэгэн гачигдах зовлонгүй байгальд ээлтэй амьдрахаа гэж бас манай монгол судлаачид тодорхойлсон байна. Аюулгүй байдлын 4 шинж чанар байдаг юм байна. Үүнд нэгдүгээр түгээмэл. Энэ бол бүх хүнд хамаатай. Хоёрдугаарт харилцан хамааралтай. Энэ бол бүхий л улсад бид нар бас орж явдаг гэсэн үг. Гуравдугаарт нь урьдчилан сэргийлэх боломжтой. Аюулгүй байдал гэдэг бол. За дөрөвдүгээрт хүнээс өөрөөс нь хамаардаг. Энэ болохоор өөрийн болон бусдын төлөө байх чадварыг бас иргэдэс шаарддаг юм байна. Энэхүү 4 асуудал нь аюулгүй байдлын 4 хэв шинжиндээ ордог байна. Тэгэхээр ерөөсөө олон улсын байдлаар хүний аюулгүй байдлыг ангилдаг юм байна. Энэ ангиллалд аюул учруулах магадaltaгаар нь 2, нөлөөлөх хүчин зүйлийн шинж чанараар нь мөн 2 ангилдаг юм байна. Тэгэхээр эхний хүчин зүйл бол аюул учруулах магадлалаар нь 2 ангилдаг. Энэхүү 2 ангиллалд бодит, болцсошгүй гэсэн 2 ангиллалт. Бодит гэдэг ангиллалд байгаль, цагуур, ган гачиг тэгээ мөн манай Монгол улсын хувьд байдаг эрдэс уур амьсгалтай учраас бидний 4 үйлрэл маань ордог юм байна. За 2 дахь болцсошгүй дээр нь газар хөдлөлт гэх зэрэг нь орох нэ. За дараагийн ангиллал болох нөлөөлөх хүчин зүйлийн шинж байдлаар нь за гадны хүчин зүйлс мэдээж хэрэг нь бол объектив зүйл, 2 дахь нь субъектив буюу аливаа хүний оролцоотой юм нөлөөлөх хүчин зүйлсээр аюулгүй байдлыг бас ангилж авч үздэг юм байна. Тэгэхээр аюулгүй байдлын маш олон төрлүүд байна. Энэ олон төрлүүд нь бидний амьдралтай мөн салшгүй холбоотой. Эдгээрээс дурдах юм бол хувь хүний аюулгүй байдал. За энэ бол хувь хүнд хамаатай бүх зүйлс ордог байна. Хоёрдугаарт хүнсний аюулгүй байдал.
Бидний эрүүл байхад, бидний сурч хөгжөхөд, бидний амьдралаа цааш нь залгуулахад хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол бидний хоол хүнс байдаг. Энэ бол хүн төрөлхтний анхдагч хэрэгцээнүүдийн нэг баг. Тэгэхээр хоол хүнсний аюулгүй байдал гэдэг бол хамгийн чухал зүйлс юм аа.